1992-оос 2007 оны хооронд 30 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан оёдлын салбар уналтанд орсоор өнөөдөр 2600 хүнийг л ажлын байраар хангаж байна. Жил ирэх тусам импортын бүтээгдэхүүн зах зээлээ алдаж буй энэ салбарыг дэмжих нь зүйтэй гэж үзэн, ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурлын үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон улсын хурлын эмэгтэй гишүүд хамтран ажиллаж, тус салбарын манлай болсон 2 компани үйлдвэртэй танилцлаа. Бараа материал түүхий тий одоо нэг гайлын татвараа тэглүүл бараа материалынхаа гайл дээр төлөгдөж байгаа нөөтийн 10% ус тэглүүлэх асуудлаа бид нар бол уламжлалаа. Одоо тэгээд энэ талаар одоо тодорхой шийдвэрүүдийг цаашаа бол уламжилж өгье гэсэн тайлбар өглөө. Үйлдвэрлэлд ажиллах бас хүч аягүй дутагдаад энийг одоо төр засгаас нэлээд сайн дэмжихгүй бол ер нь одоо манай хойч үе ажлын байран дээр яаж ажиллах уу, яаж одоо баялаг бүтээх үү гэдэг асуудлыг одоо ер нь мартах төрнэ. Ийм учраас ажилчаа ингээ одоо сайн бэлдэх хэрэгтэй байна бидний зүгээс. Одоо бид нар бол одоо экспорт ярихаас өмнө импортын орлого бүтээгдэхүүнээ эхэлж сураад дараа нь тоног төхөөрөмжийн шинжилгээ хамаад одоо ажиллах хүчээ чадваржуулсны дараа одоо дэлхийд гарах экспорт хийх ийм чиглэл рүү хөгжүүлэх зүг болно. Нэлээд загварлаг Монгол хүний бие тохирсон үлгэр суулттай хувцас үйлдвэрлэж дэлхийн бэрээдүүдтэй одоо жишгүүц болохын төлөө бол бид нэр ажиллаж байна. Монголчууд нийт 1.2 их 80 төгрөгийн оёмл бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд үүний дөнгөж 10 орчим хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж байна. Иймд тус салбарыг дэмжиж чадвал энэ хөрөнгийг дотооддоо үлдээх боломжтойгоос гадна ажлын байр нэмэгдэж дотоодын хувцас загварын бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх зам нэгдэнэ гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд Монголд одоо үйлдвэржилтийг дэмжээ, баялаг бүтээгчдийг дэмжээгээ томоохон үндэсний хөдөлгөөн эхэлснийг одоо Монголын ард түмэн мэдж байгаа. За энэний хүрээнд бас үйлдвэржилтийн байнгын хорооны одоо гишүүдтэй өнөөдөр 4 дахь удаага ажиллаж байна. Өмнө нь арьсны үйлдвэрүүд дээр ажилласан, энэ удаа оёдлын үйлдвэрүүд дээр ажиллаа. Цаашдаа бидний энэ оёдлын салбар дээр үйлдвэржилтийн байнгын хороо Монгол Улсын санаачаас нэлээд одоо дэмжлэг үзүүлээд аль болохоор одоо оёдлын салбарыг одоо нэлээд дэмжиж ажиллах. За Монгол улс одоо өөрсдөө одоо бүх төрлийн хувьцыг ойдог байх ийм чиглэлийг л одоо бид бас гараа явж байна. Энэ экспортод гарах маш одоо том салбар байгаа. Хуучин одоо 92-оос 2000 оны хооронд бол 2007 оны хооронд бол экспортын 2 дахь салбар энэ оёдлын салбар байсан. Тэгэхээр энэ туршлага бол байгаад байгаа. Дээрэс нь дотоодын нийт бүтээгдэхүүний 29% штэ. 2 биш 29%-ийг энэ оёдлын салбар дангаараа хийж ирсэн гэхээр биднэрт бол энэ бүтээгдэхүүн одоо туршлага байна. Монгол Улсын оёдлын салбарыг манлайлж буй бүтээлч үйлс компани болон Урбан брендийн удирдлагууд оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориултаар импортлогдож байгаа даавуу материал, тоног төхөөрөмжийг гайл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгвөл хамгийн том дэмжлэг болно гэдгийг онцолсон юм а.